Эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч та бүхний хүрээлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид бүхэн Уранга аймгийн Арваа хэр хотноо зохион байгуулагдсан. За Монгол улсад авто тээврийн салбар үүсч өгсөний 100 жилийн баярын үйл ажиллагаанаас бэлтгэн хүргэж байна. За тэртээ 1925 онд үүсч байсан авто тээврийн салбарын 100 жилийн ойг за Уранга аймгийн авто тээврийн төвөөс аймагтаа үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудаа хамтран за 100 жилийн баярын хурал олон төрлийн за оны тээврийн хэрэгслийн үзэсгэлэн авто техниктэй баярын парад за Бэсрэг баяр наадам буюу одоо хурдан морины уралдаан, үндэсний өхөн барилдаан, үндэсний шур шагаан харвааны тэмцээн за хүндэтгэлийн үйл ажиллагаанууд гээд олон зүйлүүдийг бас зохион байгуулсан байгаа. За Монгол улсад авто тээврийн салбар үүсч өгсөний түүхт 100 жилийн баярын үйл ажиллагаа за Уранга аймгийн хөгжим драмын театрт баярын хурлаар эхэлсэн. За баярын хуралд Уранга аймгийн авто тээврийн салбарт олон жил одоо үр бүтээлтэй ажилласан Ахмад одоо жолооч нар за авто тээврийн салбарт өөрсдөө хувь нэмрийг оруулж ирсэн Ахмад ажилчид болон за үе үеийн одоос жолооч Ахмад ажилчингууд одоос хөргөнөөр хүрэлцэн ирсэн байлаа. За энэ өдөр одоо Арваа гэхэр сумаас гадна за Уранга аймгийн 19 сумын одоо төлөөлөл болсон жолооч нар авто тээврийнхэн болвол өргөнөөр одоо баярынхаа хурал, баярынхаа үйл ажиллагаанд одоо хүрэлцэн гэж оролцсон байсан гэдгийг хэлгээд таатай байна. За түүнчлэн одоо аймаг сумдын удирдлагууд, хүндэт зочид, төлөөлөгчид, улсын их хурлын гишүүд гээд хүндэт одоо бас зочдууд бол өргөнөөр хүрэлцэн ирсэн байлаа. За ингээд баярын үйл ажиллагааг нээж Уранга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Наран гарав үг хэлсэн бол за Уранга аймгийн засаг дарга очрын бүрвдэрж нийт одоо бас оролцогч нарт авто тээврийн салбарын 100 жилийн баярын мэндийг төвшүүлэн үг хэллээ. За харин үүний дараа за Уранга аймгийн авто тээврийн төвийн дарга Даваасрангийн аз үлэг за Уранга аймгийн одоо авто тээврийн салбарын үүсэл хөгжил ололт амжилт за одоо энэ цаг үеийн одоо бас ажил хөдөлмөрийн талаар илтгэл лекцийг тавьсан байгаа. За ингээд одоо үзэгч та бүхэн маань авто тээврийн салбарын 100 жилийн баярын хурлын үйл ажиллагааг хүлээн авч үзнэ үү. Бүгдээ Монгол улсын байгууллагын төлөөлөгчдийн ардын аж ахуйн морин өртөөнөөс чөлөөж улсын өртөө байгуулах 1949 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1-р зарлаг гарсан Уранга аймагт авто тээвэр үүсэж хөгжих их тавигджээ. Уранга аймагт 1949 оны 7 дугаар сарын 7 дугаар сар авто өртөө 8 машинтайгаар байгуулж бүгдээр Монгол улсын сайд нарын зөвлөлийн аймгийн авто тээврийн баазуудын тухай 1954 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаар тогтоол Уранга аймагт авто тээврийн бааз шинээр байгуулах тогтоол гарч улмаар Уранга аймгийн хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны гишүүдийн хуралдааны 1954 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр аймгийн авто тээврийн 17 дугаар баазыг өртөөний металл баазыг түшиглэн 28 машинтай 31 ажилчин албан хаагчтайгаар сондууд шуудан хүрэх албан байгуулалт ачаа тээврийн үүрэг гүйцэтгэх зориултаар байгуулагдсан жилийн тусам өргөжин хүчин чадал нэмэгдэж улс аймаг орон нутгийн ачаа тээврт үнэтэй хөрөнгөөр оруулж байсан. Уранга аймгийн хараа сум сангийн ажил тухайн үед олон үйлдвэр ажил газар төвлөрсөн 20 мянган мантай томоохон сум байсан учраас бүгд Монголд болсон сайд нарын зөвлөлийн 1975 оны 72 дугаар тогтоол тээврийн яамны сайдын 67 дугаар тушаал гарч хараа сум 34 дугаар бааз хот орнын ачаа тээврийн зориулалтаар байгуулагдсан. Улмаар хөдөлж буян тээврийн яамны сайдын тушаалаар Төв аймгийн Эрдэнэ цамцгийн дижитал аж ахуй автогаражийг татан болгож тэнд ажиллаж байсан 26 автомашин 15 чиргүүлийн жолооч нарын хамт
шинээр өргөсөн 44-р баазад жилдүүлэн ирвэжээ. Монгол орнд яг нэг жижиг хөдөлгөөн орчинтай явагдаж дууссан 1959 1960 оны үед Өвөрмөндөө аймгийн хөдөөчмөн нэгдлийн нарын санаачтай мөн аймгийн ардитуудын үүсгэж захиргаа болон нам хорооны шийдвэрээр 1960 оны 12 дуусар тарах сумд нэгдлийн үйлдвэрийг байгуулжээ. Тус нэгдлийн үйлдвэр нь Өвөрмөндөө аймгийн бүсэнд нэгдлүүдийн ачаа дээр болон модон материал барилга амрах сүрлийн үйл ажиллагаа явуулдаг аймагт томоохон үйлдвэр аж ахуй нэгж байсан. Дээрх автоцууд аж ахуй нэгж газрууд нь улс аймаг орон нутгийн хөгжил дэвшил болон зорчилж ачаа тавилт үнэтэй хувь нэмэр оруулж байсныг тэмдэглэн хэлж бахарж байгаа хэлэхэд таатай байна. 1966 онд Өвөрмөндөө аймгийн тээврийн удирдах газрыг байгуулж аймаг болон хот орондын тээврийн төвлөрсөн журмаар зохион байгуулсан улс ардын аж ахуй салбарыг тээвэр, шатуун, сэлбэр хангах томоохон аж ахуй болон өргөдсөн байна. Тээврийн удирдах газрын зам ашиглалтын тондоор авто сургуулийн салбар хөрс 1180 гаруй автомашинтай 60 гаруй тоног төхөөрөмж машин механизмтай 300 ажилчин албан хаагчтай томоохон аж ахуй болж хөгжиж аймаг орон нутгийн төдийгүй Монгол орны хөгжил дэвшил бүлэмж үүрэг гүйцэтгэж байсныг хэлэхэд мөн бас таатай байна. Монгол улсад 70 гаруй жил тээврийн үйлчлэг төрийн өмчийн авто аж ахуйнууд төвлөрсөн зорилготоор гүйцэтгэж үйл ажиллагааны засгийн газар тээврийн асуудал хэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан бүрдүүлсэн нэгдсэн актуудаар зохицуулж ирсэн боловч нийгмийн эдийн засгийн шинэ тогтолцоон шилжих явцад автоэрийн байгууллага аж ахуй нэгжид хөгжлөж өмчийн олон хэвшлийн аж ахуй нэгж үүсч автоэрийн салбар бүхий иргэд очсон тээврийн үйлчлэгээр өргөнөөр оролцож болсон учраас шудраг өрсөлдөөнийг дэмжих хэрэглэгчийн эрхлэлийг хамгаалах зорилгоор тээвэртэй холбогдсон харилцааг зөвхөн 4 журмаар зохицуулах боломжтой болсон юм а. Тээврийн үйлчлэгээр аж ахуй нэгж байгууллага иргэдийн зах зээлд ажилладаг ширхтэйгээр чөлөөлөл өөрчлөлтийн нөхцөлийг бүрдүүлэх тээвэрлэгчийн хоорондын харилцааг хэдний хүлээх үүрэг хариуцлагыг болон автоэрийн хэрэгслийн дээгүүр ашиглалтад тавигдах хэрэглэгчийн хэрэгцээ улс орны нийгмийн эдийн засгийн эрхлэл хүн ам эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах хууль ёсны эрхийг баталгаажуулах зорилгоор нийцүүлэн хуульчлан дотор төрийн бодлого шаардлагатай болсон бол 1998 онд автоэрийн тухай хуулийг улсын хурл баталсан. Монгол Улсын засгийн газар 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2002 дугаар тогтоодоор зам тээвэр аялал жуулчлалын яам байгуулагдаж Улаанбаатар хотын автоэрийн газар татан буудаж тээвэр үйлчлэгийн төв болон зохион байгуулагдаж Монгол Улсын автоэрийн тухай хууль болон төр засгаас автоэрийн талаар баримтлах бодлого зэргийг хэрэгжүүлэх зорилгоор 21 аймагт тээвэр үйлчлэгийн төрийн харьяа салбар байгуулагдсан юм а. Өвөрмөндөө аймагт 2005 онд 8 хүний бүтэц оронтойгоор анхлан байгуулагдсан тухайн цаг үеэс хойш Монгол Улсын засгийн газар 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 213 дугаар тогтоолоор тээвэр үйлчлэгийн төвөн тээврийн хэрэгслийн онцлогоо хяналт зохицуулалтын арга 2013 оны Монгол Улсын засгийн газрын 334 дугаар тогтоолоор автоэрийн үндэсний төв улсын төсөлд үйлдвэрийн газар мөн 2013 онд төрийн өмчийн хорооны тогтоолоор автоэрийн үндэсний төв төрийн өмч үйлдвэрийн газрын Өвөрмөндөө аймгийн автоэрийн төв болон зохион байгуулалтын 15 хүний бүтэц орон тоотоогоор хэрэглэгчийн хэрэглэгчэнд нийцсэн эдийн засгийн өршөлттэй аюулгүй аюултай бүтээмжтэй тээврийн зохицол үйлчилгээ орон нутагт үзүүлж техникийн хяналтын үйлчлэг хийх хот орондын болон орон нутгийн зочид тээврийг зохион байгуулах тээврийн хэрэгслийн бүтээл хөдлөх улсын дугаар олох шилжилт хөдөлгөөн хийх авто үйлчилгээний байгууллага ангилал тогтоох мэргэжлийн жолоочийн шалгалт авчир үйл ажиллагаануудыг явуулж байна. Тус түрүүнд 2024 онд 15,159 тээврийн хэрэгслийг хяналтын үйлчлэгт хамруулж 8,694 тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн 2,324 удаагийн тээвэрлэлээр 54,953 зочид тээвэрлэг дамжин өнгөрч байгаа 8,960 тээврийн хэрэгсэлд хяналт ажилласан байна. Манай аймаг тусгай зөвлөлийн үндсэндээ хот орондын зорчигч тээврийн үйлчлэг 45 хүний суултад том орон 38 мөн орон нутгийн шуудан зорчих тээврийн үйлчлэгийн 24 тээврийн үйлчлэл нэгдсэн зохицуулалтаар зорчих тээврийн үйлчлэгийг эрхлэн явуулж байна. Монголчууд өвөрмөндөөчүүд бид ердийн төслөөс жин тавьж морин мөртөөгөр албаж залгуулж өргөн удам нутгийнхаа өнцөг улмд үйлчилж байсан нөхцөл ажиллагаанд дөрвөн шулгаан автоэрийн хэрэгслээс 100 жилийн болсон дээрээ 1929 онд 20 шинээр үйл ажиллагаа явуулж байсан
Монгол улс 2024 онд нийт 178,324 машин бүртгэгджээ. Өвөрөнгө аймаг 1949 онд автомобиль 8 машинтай үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 32,471 тээврийн хэсэг бүртгэгдсэн байна. Үүнд суудлын автомашин 20,971, ачааны автомашин 7,752, автобус 546, тусгай зориултын 170, автоцистерн 48, авточирэгч 370, механизм 295, чиргүүл 732, мотоцикл 1587 бүртгэгджээ. 1935 он 800 мянган зорчигч Монгол улсын хэмжээнд тээвэрлэж байсан бол 2024 онд 145 сая зорчигч тээвэрлэжээ. Өвөрөнгө аймаг 2024 онд 2324 удаагийн тээвэрлэлээр 51,950 зорчигч тээвэрлэжээ. Монгол улс автоэрийн байгууллага хөгжиж үржлийн 100 жилийн баярыг аймагтаа тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Өвөрөнгө аймгийн салбарын захирамжаар 2025 оны 3-р сарын 18-ны өдөр 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 100 жилийн хэмжээнд аймагтаа тэмдэглэх ажлын төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд тээвэрчд болж байна. Аймгийн анхны дуун уралдаан, спортын 4 төрөл чижээ явах цомын тэмцээн, 5 ангилаар уран жил бодлогын тэмцээн, 100 жилийн түүхэн ном, дуу гэх мэт олон ажлуудыг зохион байгуулжээ. Зохион байгуулж Орос тээврийн хэсгийн хавтараа эсрэг наадам баримт нэвтрүүлэг клип зэрэг хийгээд төлөвлөж бэлтгэл ажил хангалттай байна. Дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлэх сэтгэл санаа фарвын хөрөнгө мөнгөөр тусалсан дөрвийн байгууллага, аймгийн салбарын даргын газар, 12 иргэдийн төлөвчдийн урал, хувь хүн аж ахуйн нэгж компаниудад Өвөрөнгө аймгийн нийт тээвэрчдийн нэрийн нөөц болон хувьсаар гүн талархал илэрхийлье. Өвөрөнгө аймгийн үеийн тээврийн салбарын жолооч тээвэрчид ажил үйлсээр мандаж олон сайхан алдартай гавьяатууд өнгөрсөн 100 жилд түрэн гарсан алдартай баяр хүргье. Тэдний үргэлжлэл бол хөдөлмөрлөлийн дөрөөрөн үлдүүлж өнөөдөр олон шилдэг жолооч тээвэрчид автотээврийн салбарын шагналдан гардаг амнаа. Их хурман өргөн нутаг төсвөртэй хүн амын харьцангуй сэрэг оршин суудаг өвөрөц нөхцөл автотээврийн үйлчлэх хүрээ цар хэмжээ үүсэлт үүрэг ач холбогдол олон усч байгааг тэмдэглэн хэлэхээр байна. Эрхэм нөхдөө шинжлэх ухааны авалт амжилт, техник технологийн сүрэн хөгжлийн энэ цаг үед та бүхэн баатархал саналтай ахын төрийн ололт амжилт, бүтээл зүтгэлийн түүхийн өртөөлөн автотээврийн салбарт орчин үеийн дэвшилттэй технологиг оновчтой нэвтрүүлж их орон аймаг орон нутгийн иргэдэд үйлчлэгийн чанар бүтээмжийг нэмэгдүүлэн олон их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Улс орон аймаг орон нутгийн бүтээн байгуулалт хөгжил дэвшил ард иргэдийн тээврийн үйлчлэгийг тасралтгүй найдвартай шуурхай үзүүлэх үүргээр нэр төртөө биелүүлж автотээврийн салбарын шинэ зууны түүхийг хүчилж буй Өвөрөнгө аймгийн автотээврийн салбарын нийт хамт олон тээвэрчдийн гүн талархал илэрхийлье. Монгол улсад автотээврийн салбар үүсэж өгсөний 100 жилийн баярын үйл ажиллагаанууд баярын хурлаар одоо Өвөрөнгө аймгийн 10 хорготно хамжилттай үргэлжилж байна. За баярын хурлын үеэр өнөөдрийн энэ арга хэмжээг зорин ирсэн хүндэт зочид төлөөлөгчид олон сайхан мэдлэгийг олон түмэндээ өргөн барьж байлаа. За үүнээс гадна автотээврийн салбарт олон жил өрөвдөлтөй ажилласан ахмад тээвэрчид жолооч нарыг төрийн дээд одоо медалаар мөн одоо энэ цаг үед амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа Монгол улсынхаа хөгжил өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа жолооч нар тээвэрчдийг Монгол улсын төрийн дэд шагнал, засгийн газрын шагнал, төрийн бас боолгуудын шагналаар тус шагнаж урамшуулсан юм аа. За тухайлбал хөдөлмөрийн гавьяаны улаан түвгийн одонгоор иш намын гунгаа Тамсрынгийн дондов цэрэн тэргүүтэй хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. За хөдөлмөрийн гавьяаны улаан түвгийн одонгоор бас шагнагдаж байгаа ахмадууд бол мэдээж одоо
автоөрийн салбарт өөрсдийнхөө залуу халуунаас хөдөлмөр бүтээлийг зориулж тухайн үеийн одоо улс их орныхоо хөгжилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж ирсэн ийм одоо бас хөдөлмөрж хүмүүс юм аа. За харин үүний дараагаар төрийн дэд шагнал Алтан гац содонгоор дараахан хүмүүсийг одоо шагнаж урамшуулсан байгаа. Батагийн Дэмбэрэл, Бямбагийн Эрдэнэ, Даян Шаравдангийн Мөнхбаатар, за Савдангийн Батмөнх, Дондвын Дамжин сүрэн, Жамсрангийн Баатар, Давгдөржийн Дүүжэ, Цоодлын Лавгсран, Дэмчгийн Гүлэг төмөр, Ширвдөржийн Сангисран, Чойнхын Бадамсэд, Минтгийн Эрдэнэцогт, Бадочирийн Дашням, Хайдвын Сэдвсрэм, Гончгийн Дэлэг дулам, Сэрэгзэнгийн Ганхуйг, Жанцангийн Болд, Магсрын Эрдэнэ далай, Эрдэнэсүхийн Гансүх, Төвдөнгийн Батэрдэн, Ишдөржийн Амар сайхан, Батсуурийн Сүхбаатар тэргүүтэй хүмүүсийг Монгол улсын төрийн дэд шагнал Алтан гац содонгоор шагнаж урамшуулсан юм аа. За энэ хүмүүсийн хувьд бол тухайн одоо 70 80 90-ад оны үед автоөрийн салбарт өөрсдийн хөдөлмөр зүтгэлээ зориулж нэгдэл нийгмийн одоо жолооч хэмээх хариуцлагатай үүргийг үүрж улс их орон Сумбар нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн ийм одоо нэртэй хүндтэй хүмүүсийг Монгол улсын төрийн дэд шагнал Алтан гац содон хөдөлмөрийн гавьяаны улаан түмэн одонгоор тус шагнаж урамшуулсан юм аа. Хөдөлмөрийн гавьяаны улаан түмэн одон гэдэг одоо төрийн дэд шагналаа сэтгэлээ олцохгүй та. Тийм. Одоо Монгол улсад автоөр хөгжсөний 100 жилийн өнөөдөр болж өнгөрлөө сайхан болж байна. Тэгээд миний улс их оронд ажил төрөл хийж явсныг нам тусгаас үнэлж төрийн дэд шагнал хөдөлмөрийн дэд гавьяаны улаан түмэн одон гаргахад их баяртай байна. За тэгээ нийт тээвэрчдээ жолооч нартай баярын мэдлэг тээвэрчдээ сайн сайхан бүхний хүсэн яриж байна та. За баярлж байна. Өнөөдөр баярынхаа өдөр төрийн дэд шагнал авсандаа баяртай байна. За тэгээд миний энэ улсад ажилласан хөдөлмөрийг үнэлж энэ шагналыг өгж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд нисхийн хамт олон цагуурын хамт олонд баярлж өгдөг шүү гэдэг хэлье. Тэгээд нийт тээвэрчдээ 100 жилийн баярын мэнд хүргье. Энэ автоөрийн 100 жилийн ойгоор төрийн өндөр удамнуудаа авсандаа баярлж байна. Дүүнертэй баярлаа. Хамт олон төрийн банкныхаа хамт олонд баярлаа гэж хэлье. Тэгээд Тэнгэрт байгаа ахтай бас баярлаа гэж хэлье. За тэгээ нийт тээвэрчдээ сайхан баярын мэдлэг бишүүлэхгүй те. Тэгээд бүх тээвэрчдээ бүгдээ сайхан баярлаарай. Эрүүлийнх байгаараа, алтан сар зам нөөдөө байгаараа гэж өрөөё гэдэг ингээд. Тээврийн сэлбэрт 35 жил ажилласан байна. За тэгээд одоо нийт тээвэрчдээ сайхан мэдлэг бишүүлэхгүй те. Нийт Монгол улсынхаа автоөрийн байгууллагын 100 жилийн үед нийт тээвэрчдээ баярын мэнд төвшүүлээд аз жаргал эрүүлэнх сайн сайхан бүхний хүсье өрөөё. За Монгол улсын автоөрийн салбарт өөрсдийн одоо хөдөлмөр зүтгэлээ оруулж ирсэн жолооч тээвэрчдийг бол шагнах үйл ажиллагаа үргэлжиж байлаа. За тухайлбал хөдөлмөрийн хүндэт медалаар Цэрэн жигмэдийн Баттулга, Баясгалагны Төр Догтох, Ган төмөрийн Бадарч, Дүүжэгийн Адиасүрэн, Ирэнчин Сингээгийн Үлзийбаатар, Сүрэнхүүгийн Нямжав, Жүнжгөөгийн Гантуул, Гардийн Болдбаатар,
Авуугийн Батмөх, Алтан гэрлийн Даш зүг, Ичин норвын Огноон, Цэдэнгийн Хөрөлбаатар, Галуудрахын Пүрвсэрэн, Гомсрэнгийн Үлзий, Бат Вандангийн Буянбаяр, Цоодлын Бямсүрэм, Төмөр тогоогийн Хөрөлбаатар, Ган төмөрийн Бадрах, Хэрэнчин сэгийн Үлзий Бадрах, Гомбын Үлзий сайхан, Гимнайн сүрэнгийн Чулуунбаатар, Давгдэржийн Мөнх тогтох, Дөвөр сүрэнгийн Адиа сүрэн зэрэг хүмүүсийг хөдөлмөрийн хүндэт медалуудаар одоо шагнаж урамшуулсан бол за яамны шагнал болох за автоврын тэргүүний ажилтан онц тээвэрчим за зэрэг одоо бас одон медалуудаар олон 10 одоо хүмүүсийг шагнаж урамшуулж тэдэнд одоо урам дэм баярын мэдлэгийг дэвшүүлж байсныг та бүхэндээ дуулгахад таатай байна. Автоврын машин тэр бариад одоо 30 гаруй жил болж байна. Өөрөөр одоо энэ сайхан баярд түүх хоогоор төрийн дэд шагналтай баяртай байна. Ингээд энэ төрийн дэд одоо үеийн жолоочноо дүүнэртэй араасаа ингэж олон цагаан төрийн дэд шагналтай дүүнэртэй алтан шар замд нөлөөтэй байх хэрэг доо. Олон жил хөдөлмөрсөн өртөнд яг хуу төр цаас өндөр шагнал тусантай баяртай байна. За тэгээд нийт тээвэрчдээ сайхан баяраа тэмдэглэж байгаа жолооч нарт бэнчгээ төвшүүлэхгүй да. Тэгэлгүй яг хуу. Нийт алтан шар замдаа залбирч явдаг. Нийт тээвэрчдээ энэ өдрийн баярын минь төргий. Сайхан баярлалаа л гэж хэлээ та. Тээврийн салбарт 2005 оноос өнөөдрийг хүртэл сайхан ороод ажилдаа амжилттай сайхан ажиллаад явж байна. Тэгээд үеийнхаа тээвэрчдээ өнөөдөр хамт энэ сайхан хүндэтгэлтэй өдөр баяр урлаараа шагнал авсанд баяртай байна. Манай тээврийн жолооч Баатар хүү гэж хүн байдаг. Ах Наранбаатар гэж хүн байдаг. Энэ хоёроо дагж одоо жолоомш гэж тээвэрт орсон. Тэгээд өнөөдөр ийм сайхан шагнал авсандаа баяртай байна. За Өвөрхангай аймгийн 10 хэр хотноо зохион байгуулагдсан Монгол улсад автоврын салбар үүсч өгдсөний 100 жилийн баярын үйл ажиллагаанууд Өвөрхангай аймгийн төв Аюуш шотрын талбайд зохион байгуулагдсан автотехникийн үзэгслэнгээр үргэлжлэн зохион байгуулагдсан байгаа. За энэ хүү үзэгсэлэнд Өвөрхангай аймагт 50, 60, 70, 80, 90 за 2000-аад оны үед одоос унаж хэрглэж байсан олон төрлийн машинууд, за мотоциклууд, дээгүүр үеийн нэгдэл нийгэмд одоо унаж хэрглэж байсан одоо автотехникүүд оролцсон байгаа. За энэ хүү одоо үзэгсэлэнд бол нийтдээ 100 гаруй одоо техник оролцож хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчд болон за Өвөрхангайчуудын одоо анхаарлыг татсан үнэхээр одоо хон сонирхолтой үйл ажиллагаа болсон юм аа. За энэ үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн 19 сумаас за Өвөрхангай аймгийн одоо нэгдэл нийгэмд ажиллаж байсан одоо олон жолооч нар одоо хүрэлцэн ирж өөрсдийнхөө унаж хэрглэж байсан машинуудыг бас ойдон зориулан бэлтгэж авчирж ирсэн байсан нь үнэхээр талархлыг хүлээсэн арга хэмжээ болж байлаа. За ингээд бид бүхэн үзэгсэлэнд оролцож байгаа зарим одоо жолооч нартай уулзаж сэтгэлдийг нь сонссон юм аа. Халли хотын гээ байна. Сансан зорсон хэрэг бүтээн алтан шар зам тэшэвэ. Сайхан учрал зэрэг бүрдэг айны жолоо дэшэвэ. Гаруй жил машин техник барьж ажиллаж байна. Анх ажлын гараа маань Өвөрхангай аймгийн нефт бааз уу сүүлд нефт онгонжийн баад гэж газраас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд ахын нефт онгонжийн баазтай тээврийн тэрэг одоо энэ сайхан борногоон гучаар 22 жил тэндээ улстай хөдөлмөрлөж ажиллаж амьдарч бүтээн байгуулалтанд оролцож явлаа. Тэгээд үеийн дарга нартаа одоо баярлж явдаг. Сүүлийн тээврийн техникийн салбарт бол Өвөрхангай аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын одоо үйлчлэгээний жолоочоор мөн 20 хэдэн жил ажилласан. Монголынхаа болон Өвөрхангай аймгийнхаа бүтээн байгуулалтанд оролцож явсан нийт тээвэрчин үеийн жолооч нартаа эрүүлэн ад жаргал амьдралын баяр баясгалан сайн бүхний өсөж ярая доо. Миний машин
Ульяновскийн авцуудын гац 69 Б гэдэг машин. Энэ машинаар би эмнэлэгт 37-8 жил түргний дэрэг үржсэн. 1973 оны 9 сарын 1-нд энэ машинтай энэ жолоочтой түргний дуудлаганд гарч байлаа. Энэ цэгээр явсаар одоо бид хоёр чинь 40 жил нэгдсэн эмнэлэг буюу боотод ажилласан. Энэ хооронд одоо би жижүүрээр түргэнд их гардаг, түргний дуудлаганд явдаг. Тэгээ энэ хэдэн жолооч нартайгаа байнга хамт явдаг байсан. 100 жилийн он баярт баяр хүргэж энэ тээвэрлж энэ олон түмэн дасчиргал сайхныг хүсье өрөөе. Орсын үйлдвэр явуулаа сайхан гар. Тэр би өөрөө Орсын машин барьжсэн 40 гаруй жил машин барьсан. Одоо тэгээд энэ хооч энэ Орсын машин дээргээд ижил тасалуулаа сайхан байна. За Монгол улсад авто тээврийн салбар үүсч өгсөний түүхт 100 жилийн баярын үйл ажиллагаанууд Хөврангаан аймгийн Арваа хэрготноо үнэхээр өргөн дэлгэр халуун дулаан уур амьсгалтай олон талын ач холбогдолтойгоор зохион байгуулагдаж байлаа. За машины техникийн үзэгслэн ард иргэдийн анхаарлыг татсан олонд онцлог үйц түүх үтээсэн. За Монгол улсад авто тээврийн салбарын үүсэж хөгжсөн тэр онцгийг харуулсан олон талын ач холбогдолтойгоор болж өндөрсөн байгаа. За харин автомашин техникийн үзэгслэн явуулсны дараагаар автотехниктэй баярын парад жагсаал Хөврангаан аймгийн төвд зохион байгуулагдсан юм аа. За Хөврангаан аймгийн өндөрлөг, за Гандан хийд, за Хөврангаан аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвөөр урдуур яваад, за тэгээд Хөврангаан аймгийн Арваа хэрготын зүүн талд автотехникүүд маань хүрэлцэн очиж, за тэнд бүгдийн сайхан парклаад, зураг хүргээ авахгуулаад, за тэгээд баярын парад бол үнэхээр жавхлантайгаар зохион байгуулагдсан. За 10 хэр сумын ард иргэд бүгд гэрээсээ гарч, за гудам талбайдаа гарч, за энэ сайхан баярын парадад оролцож байгаа автотехникүүдийг үзэж сонирхож, за жолооч хэмээх эрхэм сайхан хүмүүс тээвэрчдээр бахархсан ийм сайхан үйл явдлаар баярын парад жагсаал маань ус үргэлжлэн зохион байгуулагдаж байсан тав хүндээ дуулгахад таатай байна. За ингээд Хөврангаан аймгийн цагаан хаалга буюу зүүн талд бүх автомашинууд маань парадаар жагсаж, парклж, тэндээ зогсоод, за эндээсээ үйл ажиллагаа маань үргэлжлүүлж Хөврангаан аймгийн Арваа хэрийн төв рүү орох маягаар зохион байгуулалтаар үргэлжилж баярын жагсаал бол үнэхээр баяр бахтал дүүрэн зохион байгуулагдлаа. За энэ үеэр бид хүн бас баярын арга хэмжээнд оролцож байгаа жолооч нартай уулзаж 100 жил баярын сэтгэлийг нь сонссон юм аа. Доммугин даллею утти гови хаявена нордах хунгин даллею луккин ардин урговена сансан зорсан Хөврангаан аймгийн уян гусан маань төлөөлж ирлээ. Тэгэл аав их машинаар оролцож байна. Аав ихэн дээлийг өмсч гангарж байна. ГАЗ 52 гэдэг машин. Манай аав л унж ирсэн машин байгаа юм. Тэгээ сая ахтайгаа, тэр үш ахтайгаа бэлэн байдлыг хангаж орууллаа. Тэгээд тэнгэрийн оронд байгаа аав маань хоёр хүүгээрээ бахархаж байгаа авах гэдэгт итгэлтэй байна. За нийт тээвэрттэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Би 1994 он жолоод өгсөд торгоноор хүн тээвэр хийж байгаа. Дараа нь 97 онд энэ КАМАЗыг авч ирсэн. Энэ КАМАЗ 1987 оны КАМАЗ байгаа юм. Тэрнээс хойш 97 онд аваад тэрнээс хойш
одоо 33 4 жил явж байна уу да. Тий. Сүүлдээ тэр жоохон байгаа татгалзанд байж байгаа энэ жилээс 100 жилийнхаа гаргаж ирж анхудаа явуулж байна. Тэгээд нийт тээвэрчтэй цаашдын амьдрал ад зэрэг эрүүлэн алтан зар зам үлдээтэй болтгоо гэж хүсэн өрөөё. Монгол улсад автотээврийн байгууллага үүсгэсэн түүх 100 жилийн үед аавынхын тэрэгтэй гээд оролцож байгаа нөхөр баяртай байна. За манай аав одоо Дулмын Хөлзий бот гэж Өвөргөн аймгийн барилгын жолооч юм байсан. Өвөргөн аймгийн нийт тээвэрчдийн баярын мэнд хүргэж ажлын амжилт эрүүлэх сайн сайхан гэсэн яа. За ингээд Монгол улсад автотээврийн салбар үүсгэсний 100 жилийн Өвөргөн аймгийн автотээврийн төв зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаа параданд оролцож байгаадаа бас баяртай байна. Би өөрийн зүгээс 5 тээврийн хэрэгсэлтэд оролцож байна. ГАЗ 24, УАЗ 469, ГАЗ 52, ЗИЛ 130 бас дээр нь ИЖ Планета гэх мотоциклээр оролцож байна. Үе үеийн тээвэрчдтэй, үе үеийн баазуудын тээвэрчид ахмадуудаа болон тархацсан нэгдэл дундын үйлдвэрийн ахмад жолооч нартаа мөн Өвөргөн аймгийн автотээврийн холбооны нийт үе үеийн тээвэрчдтэй мөн Өвөргөн аймгийн аялал спортын соён УАЗ клубын залуучуудаа автотээврийн салбар үүсч өгсөний 100 жилийн баярын мэндийг хүргье. За Монгол улсад автотээврийн салбар үүсч өгсөний түүхт 100 жилийн баярын үйл ажиллагаануудыг Өвөргөн аймгийн автотээврийн төвийн хамт олонны зүгээс за аймагтаа үйл ажиллагаа автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бас байгууллагуудтай хамтарч за олон сайхан үйл ажиллагааг шатраатаагаар зохион байгуулж байлаа. За ингээд эхний өдрийн арга хэмжээнүүд баярын үйл ажиллагаа, автомашины одоо үзэгслэн, автомашинтай одоо баярын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээнүүдээр өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж хүндэрсэн юм аа. За ингээд хоёр дахь өдрийн үйл ажиллагаанууд Монгол улсад автотээврийн салбар үүсч өгсөний түүхт 100 жилийн Бэсрэг баяр наадмын үйл ажиллагаа байлаа. За ингээд Бэсрэг баяр наадмын хүрээнд хурдан азраг их насны морьдын уралдаан, за үндэсний өхөн барилдаан, үндэсний шагаан сурын харвааны тэмцээн болон за хүндэтгэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм аа. За ингээд энэхүү одоо үйл ажиллагаа бол Өвөргөн аймгийн нутаг дэвсгэрд байрлах Монгол төвний морины их шүтээний за баруун талд байрлах хайрхны их шиг одоо амралтын газар зохион байгуулагдаж за мөн одоо хурдан морьдын уралдаан ав хайрхныхаа зүүн бэлд одоос зохион байгуулагдсан гэдгийг хэлгээд таатай байна. За ингээд баяр наадмын нээлттэй арга хэмжээ болж за нээлтийг Өвөргөн аймгийн автотээврийн төвийн дарга даваасрангийн аз билег нээж өгүүлж аймаг сумын удирдлагууд болон за улсын хурлын гишүүд хүндэт зочин төлөөлөгчид хүрэлцэн гэрж мэдлэгээ төвшүүлэн өгүүлж за баярын наадмын үйл ажиллагаа өргөн дэлгэр хийсэн юм аа. За ингээд Бэсрэг баярын наадмын нээлттэй арга хэмжээг үзэгч та бүхэндээ хүргэж байна. За ингээд Монгол улсад автотээврийн байгууллага үүсч өгсөний 100 жилийн баярын мэндийг нийт автотээврийн салбарын жолооч тээвэрч түүний арга гэрийнхэн та бүхэнд өргөн төвшүүлье. За ингээд Монгол улсад автотээврийн байгууллага үүсч өгсөн 100 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа Бэсрэг наадмыг нээснийг мэдэгдэе.
маань яалтчгүй одоо буянтай олон хүмүүсийн ажил амьдралыг амжуулдаг, бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн ачаа бараагийн татдаг, хот хооронд одоо алба хувийн ажиллаар явж байгаа зорчигч тээврийн үйлчлэгээ гэх мэтлэнгээ яалтчгүй одоо манай Өвөрхангай аймгийн аж ахуй нэгж иргэд нийгмийн эдийн засгийн хөгжилд бол одоо томоохон үүрэг оройл гүйцэтгэж байгаа хүмүүс бол манай тээврийн тэгээ та бүхэндээ дахин баяр хүргье. Та бүхнийхээ гэр бүл үр хүүхдэд эрүүл энх хаз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. За манай тээвэрчин та бүхний маань алтан шар зам нь үлзийтэй байгээ. Монгол улсад авто тээврийн салбар үүсэн байгуулсан түүх 100 жилийн зориулсан Бэсрэг баян наадмын хурдан газрын уралдаанд одоо бүртгэгдсэн хурд хурдан газрнууд гарааны төхөөрөмжний араар одоо орсон эрэх гээд бэлэн болсон байна. За өнөөдрийн баян наадмын хурдан газрын уралдаанд Өвөрхангай аймгийн баян наадам за төрүүлсэн амуу үзүүлсэн дөрүүлсэн гэдээ одоо бас аймаг сум орнуудын чанартай олон наадам төрүүлж яригдсан одоо хурд хурдуулгууд бас бүртгэгдсэн байсан. За ингээд хурдан газрын уралдааныг Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж за Дорж хотын Бацруулын одоо хурдан сумын алдарт байж Дорж хотын Бацруулын хурдан хар азар хоттой гардсан бол наадтай нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын аймгийн алдарт бай төмөрийн гант тулын үе хөрлөж байгаа Өвөрхангай аймгийн хайрхан тулаан сумын яач Баясгалангийн Батмын одоо хурдан Батнамын одоо хурдан хүрээ азар одоо хөтлөөд одоо 2 дээр одоо гараад ирсэн байна. За 3 дээр Өвөрхангай аймгийн харагцсан аймгийн алдарт баяач за Дондимын Батбаатарын одоо хурдан загал азар гарч ирсэн бол цаатлаар одоо хурдан хэр азар хиний азар гэж байгаа Өвөрхангай аймгийн харагцсан аймгийн алдарт баяач Самдан зоотлын Мөнхбаатарын одоо хурдан хэр азартай тун адилхан азар гарч ирлээ. За ингээд Өвөрхангай аймгийн харагцсан өнөө сумын уяач Дорж хотын Бацруулын одоо хурдан хараа азар хөтөлсөн байгаа. Өнөө жил Өвөрхангай аймгийн баяр наадам амуу зүүнд одоо урдсан Өвөрхангай аймгийн зүүн баялан сум үүсэн болсон зүүн баялан сум ерөнхий боловсролын сургуулийн 100 жил 90 жилийн баяр наадамд төрөөсөн азар одоо хөтөлсөн одоо урагшилж байгаа харагдаж байна. Уян сумын баяр наадам төрөөсөн азар 2 дээр үзэгчтэй. За наатлаар улаан өмдтэй цэнгэр каск малгайтай өгд үнцэн хэр азар гарч ирсэн. За ардын өвсгөлийн 104 жилээ Монгол улс байгуулсан 819 жилээ Өвөрхангай аймгийн баяр наадамд энэ жил төрүүлсэн гавчиг 6 настай Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт уяач Беготын хосрын үеж хөрлөж байгаа Бадар сатын дүмэн жирлээ одоо хурдан хэр азар гарч ирлээ үзэгчтэй. За ингээд өнгөрсөн жил соёолондоо Өвөрхангай төрүүлсэн өнөө жил Өвөрхангайд бас дахиад төрүүлсэн азар одоо гарч ирж байгаа харагдаж байна. За наатлаар одоо дахиад Шарга хувцастай өгөөд унтсан хул азар гарч ирсэн Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт яаж Самдан зоотлын Мөнхбаатарын үеж хөрлөж байгаа Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт яаж Өвөрхангай аймгийн Автөврийн дүүийн дараа Даваасрынгийн Азвэлгийн одоо хурдан хул азар бас манай зурлаач дуранд одоо харагдаад өнгөрлөө. За ингээд арын азруудыг одоо харж байна. Араас одоо энэ Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдарт байж Даваадөржин буян буйрын одоо хурдан хээр азар бол нэлээд зүтгээд одоо гарч ирсэн одоо уршилж байгаа харагдаж байна. За түүний арал дээр одоо хар азар одоо уршилж байна үзэгчтэй. Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сум Эрдэнэ жилийн одоо хурдан хар азараг за энэ одоо малгай нь хийсэн хэваа хэр азар бол Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдартай Самдан зоотлын Мөнхбаатарын одоо хурдан хэр азар гэсэн. За энэ 3 азар бол одоо өнгөний 6 азараас одоо зүтгэж байгаа. Даваадөржин буян буйрын хэр азар одоо ууршихантай нэлийн арахаас одоо гарч ирсэн жон гараа алдсан байгаа. За өнөө жил одоо 8 та азар гавчиг 6 настай азар 2 жилийн өмнө Өвөрхангай аймгийн за Баянтэг уурхайн 60 жилээ Өвөрхангай аймгийн баруун бүслөд бас аригжээлээ. Өвөрхангай аймгийн хайрхан талаан сумын бүсгүй уралдаанд одоо аригжсэн. За наатлаар одоо хар азар одоо ороод ирсэн уршиж байгаа шүү үзэгчтэй. За ингээд одоо энэ хар азар бол одоо Өвөрхангай аймгийн Баянгол сумын яач Эрдэнэжилүүний хангаа газрын хар азар Өвөрхангай аймгийн Баянголын Эрдэнэжилүүний хангаад за мандахын Балчин уяа солигон таарал үеч хурлуулдаг. За цаатлын хэр азар Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж Самдан зоотлын Мөнхбаатарын одоо үеч хурлуулж байгаа хэр азаргаа. За түүний урдлаар Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдарт байж Даваадөржин буян буян одоо хурдан хэр азарга. За өнөөдрийн баяр наадамд бас айрыг дурлахын тулд одоо орж исэн азарга шүү. За гарсан цагаас одоо хурдан азаргны уралдааныг хөдөж уралдаж байсан Өвөрхангай аймгийн Баянгол сумын аймгийн алдарт уяач төмөрөөрийн гант тулын үеж хөрлөж байгаа Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сум байж Баясгалангийн Батмын одоо хурдан зээр дазрах 6-7-гийн бөөрөн дээр одоо оршиж байгаа. Тэр одоо хурдан азарны уралдааны дөнгөн дээр одоо гарч ирсэн. 7 дээр одоо оршиж байгаа. Төрөний 3 азар бол одоо 8, 9, 10 дээр одоо урдулж ирсэн. За өнгөний 6 азар бол одоо хурдан азарны уралдааныг хөтлөөд одоо гарсан. За 6 дээр Өвөрхангай аймгийн тархицны уяач Оёгийн одоо хурдан зээр дазрах Отон баярын зээр дазрах өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн баяр наадамд аригдсан. Энэ жил Өвөрхангай аймгийн баяр наадамд дахиад одоо аригдсан. За ер нь одоо суралцсан болгондоо аригд төрүүлж ийм одоо хурдан азаргаа. Ингээд одоо 2 жил дараа Өвөрхангай аймгийн баяр наадамд аригдсан азар гарсан. Түүний урал дээр Өвөрхангай аймгийн тархицсан мэж Дондимын Батбаатарын одоо хурдан загал азраг. За загал азрыг зөв талаар туулаад 5 руу удаа 4 рүү удаа шургаж байгаа харагдаж байна. За загал азар бол өнөө жил Өвөрхангай аймгийн баяр наадамд Уян сумын баяр наадамд төрүүлээд аймгийнхаа баяр наадамд байргийн харахнаар 6 одоо урдсан азраг. За хурдан азарны уралдааны 4 дээр Өвөрхангай аймгийн хархан тархицсан аймгийн алдарт байж Бажинмын бомжин бөгөөж урж байгаа. Уян сумын сайн нүний Морис спорт ажлууд май дөргөм Таман бүрөвсрэнгийн хонгор алзаа азраг бол
4 дээр одоо өргөжж байгаа. За 5 дээр хоёрын газар одоо орж ирж байгаа. 6 дээр Дондимын Батбаатарын одоо хурдан цагаал газар байна. За ингээд энэ 6 газар бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан газрын уралдааныг хөтлөөд одоо урагшилсан байгаа. За Өвөр хангай аймгийн Тарагцсан аймаг газар Бэх хотын ус үерээ хийж урдуулж байгаа. Өнөө жил одоо өндөргийнхээ 390 Таншаа хангай ус уралдаанд 9 удаа хурдсан газар шүү дээ. Өвөр хангай аймгийн баян наадмд одоо төрүүлээд давхар уяагаар одоо халахын цуудад хурдан үлгүүтэй хийж урдуулж яг одоо энэ 10 талдаа соёо шатанд хайргалж байгаа ийм одоо газар юм аа. За ингээд хээр газар бол одоо өнөөдрийн баян наадмд одоо зүтгэхэндээ үзэгчтэй. За 3 газар гарын газар 3 газар бол араасаа холтлоо. За 2 л Өвөр хангай аймгийн Тарагцсан аймаг газар байж самдан цодлын мөнгө кадрыг хийж урдуулж байгаа. Өвөр хангай аймгийн Тарагцсан аймаг газар байж Өвөр хангай аймгийн Автөврийн төвийн дарга даваасрын Азуулын одоо урдан хул газар 2 л ороод ирсэн бол Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн Сумын алдарт байж Торчтон Бацар бол одоо урдан хар газар бол 3 дээр юм биш үзэгчтэй. За ангиас Бацруулын хар газар бол одоо хийц хэлбэрийн үед бол одоо үнэхээр сахан Сүхбаатар одоо угшилтай газар. За ер нь одоо урдсан болгондоо одоо арид төрүүлдэг ийм одоо газар да. За ингээд өнгөний 3 газар бол одоо арын 3 газараас дахиад одоо холдсон. Аргагүй одоо гурлаа одоо аймаг өсөө уралдаанд бас арид төрүүлсэн ийм газар. За дунд нь явж байгаа газар бол одоо соёолын газар шиг санагдаж байна. Өнөө жил одоо Өвөр хангай аймгийн зүүн баялаг сумын сургуулийн 90 жилийн баян наадам төрүүлсэн газар хул газар. За хээр газар бол одоо Өвөр хангай аймгийн баян наадам төрүүлсэн газар. За ингээд хул газар хээр газар хоёр одоо холдох нэ үзэгчтэй. Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт байж Бэх хотын ус үерээ хийж урдуулж байгаа. Өвөр хангай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын аймгийн алдарт уяач Базар садын төмөн жирлээ одоо хурдан хээр газар 2 дээр Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт байж самдан цодлын мөнгө кадрыг хийж урдуулж байгаа. Өвөр хангай аймгийн Автөврийн төвийн дарга аймгийн алдарт уяач за даваацрынгийн азуулыг одоо хурдан хул газар одоо оршуулж байгаа. Даваацрынгийн азуулыг гэдэг үеч бол одоо хурдан цавдар газаргаар нь андахгүй сайн мэдэндээ ус үсгийн олон наадмууд одоо арид төрүүлж исэн. За шүтэний чинь 20 жилийн байр наадам төрүүлж исэн. Өвөр хангай аймгийн Тарагцсан 100 жилийн байр наадам төрүүлсэн. Баруун баялаг сумын 100 жилийн байр наадам 2014 он төрүүлж исэн хурдан цавдар газар үедээ аймаг сум орнотын чанарт олон наадамд арид төрүүлж исэн. Тийм одоо хурдан газаргаар одоо анх одоо гарч ирсэн да аймгийн алдарт байж азуулыг гэдэг үеч. За ингээд өнөөдөр одоо ингээд хул газар бол одоо 2 дээр одоо гараад ирсэн байна. За Базар садын төмөн жирлээ одоо хул газар хээр газар хөтөлсөн байгаа. За ингээд энэ хоёр газрын хооронд өнөөдрийн одоо Монгол улсад Автөврийн салбар үүсгэсний түүхийн ярилцлагад 100 жилийн зориулан Өвөр хангай аймгийн Автөврийн төвөөс за төрийн болон төрийн мэс байгууллагуудаа хамтарч за Өвөр хангай аймагта Автөврийн салбарын одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудаа хамтран зохион байгуулж байгаа. За хурдан газрын уралдааныг одоо хөтөлсөн урагшилж байна. За ингээд өнөөдрийн одоо нэвтрүүлгийг бол одоо Өвөр хангай аймгийн Божир цөмийн угуул Монгол улсын начин Ширмэнгийн Батбаатарыг ах маань одоо ивэд итгэж одоо ажиллаж байгаа гэдэг та бүхэнд бас өндөр сан тайрхны компани хамт олон маань одоо ивэд итгэн одоо ажиллаж байгаа гэдэг та бүхэнд бас хэлгээд таатай байна. За ингээд үзүүрийн хоёр газрын хооронд одоо үзүүчтэй уралдаа гарахандаа хээр газар бол одоо холдох нэ үзэгчтэй. За хээр газар бол одоо холдох юм байна. За ингээд хурдан газрын уралдааны за хурдан хээр газар бол одоо үнэхээр одоо холхон байгаа юм байна. За аргагүй дээ өнөөдөр одоо 2 жил дараалаад Өвөр хангай аймгийн баян наадам төрүүлсэн том жижиг баян наадамд бас олон наадамд төрүүлсэн аргагүй одоо авар газар бол одоо өнөөдрийн баян наадамд одоо ингээд төрүүлэхэд тодорхой болж одоо барайны үзүүрлэл орж ирлээ. Ингээд Монгол улсад Автөврийн салбар үүсгэсний 100 жилийн зориулан Өвөр хангай аймгийн за 10 тал зохион байгуулагдаж байгаа. За 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан. За энэ баян наадамд Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт Бэх хотын ус үерээ хийж урдуулж байгаа. Базар садын төмөн жирлээ одоо урдан хээр газар төрүүллээ. Амын үзүүн дээр нь Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт даваасрынгийн азуулыг одоо урдан хул газар одоо орлоо. За ингээд энэ хоёр газар бол одоо этгээд одоо хол салсан байгаа. За ингээд нэвтрүүлгийн ивент итгэгчээр та бүхэндээ бас энэ сар нэвтрүүлгийг хүргэхэд за Өвөр хангай аймгийн хөгжүүлсэн бол өндөр сан компани захирал Монгол улсын начин Ширмэнгийн Батбаатарыг начиж ажиллаж байгаа гэдэг та бүхэндээ тэгээд таатай. За ингээд Дорж хотын Бацруулын хараа зэрэг бас хурдан оролцож айргийн 3 удаа ордлоо. Өнөөдрийн баян наадмын айргийн 3 удаа ордлоо. За өнгөний 3 газар бас одоо холхон шүү. За арын газруудын хооронд бас өвөөтэй аваатай бас уралдаанууд одоо гарч байгаа. Өнгөний 3 газар бол нэлээд холдсон байгаа. За 4 дээр чинь за Баадэрчин буян бэрээ одоо хээр газар зүтгэсээр байгаа одоо дөрвөлөө ороод ирсэн маань Өвөр хангай аймгийн хайрхан тулаасан аймгийн алдарт яач за Өвөр хангай аймгийн барилгачтай холбооны дөрвөн Баадэрчин буян бэрээ одоо хурдан хээр газар 4 удаа ордолж за 5 дээр Өвөр хангай аймгийн Тарагцсан сумын алдарт бай Сэдэнбэржийн Отхон баярын одоо хурдан зээл газар аргагүй хурдан нотож айргийн 5 удаа ордолж байгаа харагдаж байна. За одоо ингээд ари газруудыг одоо харуулах гэж байна. За ингээд 6 дээр Өвөр хангай аймгийн Тарагцсан яач Дондимын Батбаатарын одоо хурдан цагаал газар 6-аад одоо ордолж байгаа юм байна. 6-аад одоо ордолж байна. За 7 дээр Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт байж Булжинамын бом намбог өж урдуулж байгаа. Өвөр хангай аймгийн оюун сүмийн сайнны нөөд Морин спорт баяжтай холбооны тэргүүн Томон Брүүсрингийн хонгорал заазар 7-аад одоо ордоллоо. Ингээ та бүхэнд хурдан газрын уралдааны хүргэлээ. Өндөр эсрэг наадам хийж байгаа. Тэгээд анхны одоо азар гихмээр оруулах хэрэгтэй. Тэгээд азарганд энэ уул азар сайхан ам үзүүлээ. За баярлалаа. За сайхан наатаарай. За баярлалаа. Хэрэг зэрэг маань Автөврийн 100 жилийн
ариг дөрөвт өгчлөө. Энэ жил бас болж өгөхөөс одоо л гайг болчих шиг. За тэр зөвхөн сайхан амжилтууд байна. Тэр азагч соёл өөрөө над дээр ирээд аймгийн барагч тэгээ сумаар нутгийн наадмаар 20 дараг төрөйтэй хийж байгаа одоо да. Оо заа баярлалаа. Харин тэглээ гэж тест. Ордын март ингэж. Тэгсэн болгондоо тэглээтэй гэж. Энэ олдсон болгондоо сайхан харин олдсон болгондоо гэж. Тэгээд одоо энэ жил хэдэн болж шүү дээ. Энэ одоо 8 таа ацчих шүү дээ. 8 таа. Дөнгөд 8 хүрч гацчих. За энэхүү Монгол улсад авто тээврийн салбар үүсгэн байгуулсны төвөгт 100 жилийн ойд зориулсан Бэсрэг баяр наадмын хурдан азарны уралдаан төрүүлж хайргацсан газруудыг цоллож байшаглын удаа гардуулан өгч баяр хүргэж байна. Ингээд төрүүлж хайргацсан газрууд өрөмжил медаль мөнгөн шагналаар шагнагдсан. За мөн одоо 6-аас 10 удаа хурдласан газруудыг барьж мөнгөн шагналаар шагнаж эзэн хүмүүст нь гардуулан өгсөн байгаа. За Уранга аймгийн Арваа хэрэг хотод зохион байгуулагдсан Монгол улсад авто тээврийн салбар үүсгэж өгсөний түүх 100 жилийн үндэсний баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээн өргөн дэлгүүрийн бүрэлдэхүүнтэй одоо зохион байгуулагдсан байгаа. За үндэсний сурын харвааны тэмцээнд газар нутгийн олон удаа харваачид мэрэгчүүд одоо хөрөлцөн ирж цэцмэргэнэ сорин өрсөлдсөн чансаатай юм тэмцээн болсон юм аа. За ингээд үндэсний сурын харвааны тэмцээний дүн гарахад за эрэгтэй харваачдаас 1-р ойронд Уранга аймгийн нарийн тэсмийн угуул их Монголын харуул Уранга аймгийн үндэсний сурын холбоо Армос хариуцлагатай вебсайт компани Арваа хэрэг сумын 1-р сургуулийн харваач аймгийн Гарамгай спортын мастер Чулуун уулын Хөлзий Батар 37 хоноогоор 1-р ойронд орсон бол за Өвсгөл аймгийн Жаргалант сум Ган зөв сурын холбооны мэргэм Баасаа очрын Болор Эрдэнэ 34 хоноогоор 2-р ойронд орлоо. Баян хонгор аймаг Гурдан болог сумын угуул Баян хонгорын үндэсний сурын холбооны харваач аймгийн мэргэн спортын мастер Цэдэн Балын Лувсан дав 33 хоноогоор 3-р ойронд за Говьлтай аймаг Чандман сумын угуул Говьлтай аймгийн харваачдын холбоо Засаг хан клуб эрчим хүчний зохицуулах хорооны харваач Батмөнхийн лав гүчээр 31 оноогоор 4-р ойронд орсон бол за Баян Хөдөлгөөн аймгийн Буян сумын угуул Хайрхан зурхаан харваач аймгийн мэргэн спортын мастер Бастын Мөнхтөр 31 оноогоор 5-р ойронд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд үндэсний сурын харвааны тэмцээнд амжилтаа оруулсан тамирчдын шагналыг за баяр наадмыг зохион байгуулагчид болон за удирдлагуудын зүгээс гардуулан өгч өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм аа. 100 жил сайхан одоо харваач төрүүлээ баяр хүргэе. За баярлаа. За өөрийгөө сайхан танилцуулахгүй те. Намайг Чулуун Хөлзий Батар гэдэг Уранга аймгийн нарийн тэсэм яриад. За тэгээд өнөөдрийн тэмцээнд бас газрын нутгийн олон шилэн харваач ирсэн биш. Тийм байлаа. Энд чинь 100 гаруй харваач байна. За харин эмэгтэй харваачдын төрөлд Дархан уул аймгийн угуул Уранга аймгийн Харьяат Уранга аймгийн үндэсний сурын холбоо за 10-р цэцэрлэгийн харваач аймгийн мэргэн спортын мастер Жаданбагийн Мөнхця 37 оноогоор 1-р ойронд орсон бол Баян Хөдөлгөөн аймгийн Бугуут сумын угуул Хайрхан зурхаан харваач аймгийн мэргэн спортын мастер Жаргал сайхны Наран Туяа 34 оноогоор 2-р ойронд орлоо. За 3-р ойронд Уранга аймгийн Бүрд сумын угуул Булган аймгийн Аршаан сумын Харьяат Уранга аймгийн үндэсний сурын холбоо Армос хариуцлагатай компани харваач Наван Туяагийн Банцрагч 33 оноогоор 3-р ойронд за Уранга аймгийн Хужирт сумын угуул Уранга аймгийн Харван сумын Харьяат Эрдэнэ булган цахилгаан төвөг сүлжээ төрөвчөд хувьцаат компани харваач их Өв Зэцэн багийн харваач Дашнамын Цолмон 31 оноогоор 4-р ойронд за Уранга аймгийн Богд сумын угуул Арваа хэрэг сумын Харьяат Уранга аймгийн үндэсний сурын холбооны харваач Смарт хэмжүүр хариуцлагатай хувьцаат компани харваач Дондог Цэрэнгийн Цэцэгмаа 31 оноогоор 5-р ойронд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд Уранга аймгийн зохион байгуулагдсан Монгол улсад авто тээврийн салбар үүсэж өгсөний 100 жилийн зориулсан баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилтаа оролцсон тамирчдын өргөмжлөл медаль мөнгөн шагнал одоо шагналыг за баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэлээ.
өдөр сайхан 100 жилийн ойд одоо сайхан төрүүлээ баяр сэтгэлээ олохгүй тий. За тэглээ автын өрөөж өгснээ 100 жилийн харванд. Чин сумнаас 37 онд төрөө барыг эзэлээ. Баяртай байна. Тэгээд энэ тээвэрчтэй жолооч нартаа баяраа тэмдэглэж байгаа хүмүүстээ баярын мэндийг. За тэгээ одоо алтан үеийн тээвэрчтэй болон шин залуу тээвэрчтэй ч гэсэндээ автын өрөөж өгснээ 100 жилийн баярын мэндийг хүргье. Бүгдээрээ сайхан баярлаарай. За эрхэм мөндөд үзэгчдээ бид хүн та бүхэнд Монгол улсад автотээврийн салбар үүсгэсний түүх 100 жилээр зориулан Өвөрхөн аймгийн автотээврийн холбооноос зохион байгуулж байгаа Бэсрэг баяр наадмыг одоо хүргэж байгаа. За нэвтрүүлгийн одоо ивент тэтгэгчээр бол Өвөрхөн аймгийн сан цумын хожир цумын угуул өндөр санд компани захирал Монгол улсын начин Ширмэнгийн Батуйг одоо ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд дуулахад таатай байна. За талархал илэр хэлье. За ингээд хурдын их насны мөрдөө уралдаанд бол одоо аймаг бүсийн уралдаанд бас олон айраг төрөөтэй олон одоо хурц урдуулууд 23 одоо алтан урдууд одоо бүртгэгдсэн байгаа. За төхөөрөмжуулаа. За энэхүү эрхэмд үзэгчтэй Монгол улсад автотээврийн салбар үүсгэсний түүх 100 жилийн баяр наадмын хурдан их насны мөрд одоо ирэхэд Өвөрхөн аймгийн Тарагцмын аймгийн алдартай мөнгөтнийхүү баян жаргалын хармар одоо хөтлөөд одоо гарч байгаа. Цаатлаар ногоон говцтой номергүй өгöd унсан зээр талцмарт Өвөрхөн аймгийн Хайрхан дулаан сумын угуул Өвөрхөн аймгийн автотээврийн төвийн инженер Батнамын одоо хурдан зээр талцмар 2 дээр одоо гарсан. Говьалт аймгийн Баян улсын Монгол улсын мандаа яаж Пөрөвдөржийн Алтан цэцгийн хөө аймгийн алдартай мөнгөчингийн зээдмэр 3 дээр одоо гарч иж харагдаж байна. 4 дээр хонгор мөр одоо гарч ирсэн. За Төв аймгийн Батцанбүр сумын уяач Сүхбаатарын баян жаргалын одоо урд хонгормор даарж ирлээ. Наадлаар одоо энэ ягаан зээж нэмнэтэй галдан мөр одоо оршиж байна. Өвөрхөн аймгийн Хужир цумын угуул. За Магсрын одон чулууны галдан одоо гарч ирсэн. За одоо ингээд өнгөн дээр шар зээж нэмнэтэй хармар одоо хөтөлсөн. Өвөрхөн аймгийн Баян улсын аймгийн алдартай Гүнцэнбийн Батбаатарын одоо хурдан хармар одоо хөтөллөө. Өвөрхөн аймгийн Баян улсын аймгийн алдартай Цогхүүгийн одоо надом. За хоёр дээр Өвөрхөн Баян Говьалт аймгийн Баян улсын Монгол улсын мандаа уяач Алтан цэцгийн аймгийн алдартай мөнгөчингийн одоо урдан зээрдмэр аймаг сум орнотгийн жанртай олон наадамд одоо айрагддаг төрүүлсэн одон зээрдмэр хоёр дээр одоо гарч ирсэн. За ингээд Говьалт аймгаас одоо ирж урлаж байгаа зээрдмэр одоо гарч ирсэн. За 3 дээр Өвөрхөн аймгийн Хужир цумын Магсрын одон чулууны одоо урдан хээрмэр одоо гарч ирсэн. За өнгөний хоёр мөр одоо арын мөрдөд өвдөмөрийн зайтай салж байгаа харагдаж байна. Өвөрхөн аймгийн Хужир цумын Магсрын одон чулууны одоо халдмаар дөрвийн бүрэн дээр. За энэ арын бөмөрдөд өнгөн дээр Төв аймгийн Батцанбүр сумын уяач Сүхбаатарын баян жаргалын одоо урдан хармар одоо гарч ирсэн байгаа шүү үзэгчтэй. За цаатлаар нь хүрмөр одоо гарч ирлээ. Өвөрхөн аймгийн Хайрхан дулаан сумын уяач Тогоохүүгийн Батмөнхийн одоо хөрмөр 4 дээр одоо гарч иж байгаа харагдаж байна. 6 7-гийн бөөрөн дээр бормор одоо гарч ирсэн. Өвөрхөн аймгийн Баян өндөр сумын уяач Лувсан цэдийн Отгон болдын бормор одоо энэ 355 дугаартай. За цаатлаар 37 27 дугаартай 2 хөрмөр одоо оршуулж байгаа. Өвөрхөн аймгийн Хайрхан дулаан сумын уяач Тогоохүүгийн Батмөнхийн одоо 2 мөр одоо гарч ирсэн байгаа. За хурдан их насны мөрд уралдааныг хөтөж урдж байсан Өвөрхөн аймгийн Тарагцмын Баян жаргалын хармарын хөлийг нөчин сулраа жоохон цаашаас хойшилсан байгаа харагдаж байна. Ард дээр нь 377 дугаартай зээр талцмар одоо Өвөрхөн аймгийн Тарагтын Хишигбаатарын тулгын одоо зээр талцмар цаатал дээр нь ногоон говцтой хүүхэд унтсан хээрмөр одоо уршиллаа. За тэр хээрмөр одоо хэний мөр байна. 21 дугаартай уралдааны замд одоо мордсон хээрмөр өнөөдөр Өвөрхөн аймгийн 10 гэрсэн Пөрөвдөржин Баттэлгийн одоо хурдан хээрмөр. За арын мөрдүүд нөмрөөд ороод ирлээ. Шаргамар одоо орж ирсэн. Өвөрхөн аймгийн Тарагцмын сумын алдартай Өвкүнийн одоо урьдчилуулж байгаа. Өвөрхөн аймгийн Тарагцмын намхан Дарихүүгийн шаргамар одоо наатлаар одоо орж иж харагдаж байна. За наатлаар Цэнгэр хасан малгайтай хөвгтөнц хуулмар одоо орж ирлээ. Өвөрхөн аймгийн уян сумын сайн нүний урд морин спорт байж толмын тэргүүн Томон Пүрэмсрэнгийн хуулмарыг Өвөрхөн аймгийн Тарагцмын аймгийн алдартай Бажинымын Бомнын боо хурдлуулдаг хуулмар нэлээ одоо ширэг хөлдөө орж ирсэн. Тэр дунд Цэнгэр хасан малгайтай хөвгтөнц бор халдсмар одоо орж ирлээ. Өвөрхөн аймгийн Богцмын байж Тавсрангийн хингэлдэн одоо ордом бормор одоо орж иж харагдаж байна. За ингээд өнгөний 2 мөрдийн ард дээр нэг 14 5 мөр одоо нэг аатаага уралдааныг гаргахаар одоо ширэг хөлдөө нэг тавьж өгөхгүй сайхан бөөндөө одоо сайхан урагшилж байгаа харагдаж байна. За энэ дунд Цэнгэр хасан малгайтай олбор шар өмтэй өгöd унтсан хуулмар одоо оршуулж байгаа. За өнгөрсөн жил соёл төврө Сүхбаатар аймгийн Баян наадам төрүүлсэн. Гавчиг 6 настайнаас Өвөрхөн аймгийн уян сумын аймгийн алдартай Томон Пүрэмсрэнгийн одоо хурдан хуулмар шүү. За наат дээр явж байгаа одоо шаргамар одоо Өвөрхөн аймгийн Тарагцмын сумын алдартай уяач Өвкүнийн одоо урьдчилуулж байгаа. За Өвөрхөн аймгийн Тарагцмын уяач Намхан Дарихүүгийн одоо хурдан шаргамар. За араас 32 дугаартай Цавдар хөрмөр одоо нэлээ ширэг хөлдөө орж ирсэн. Өвөрхөн аймгийн 10 гэр сумын уяач Агийн дамбын одоо хурдан хөрмөр мөн шиг өнө үзэгчтэй Сумягийн авигийн дамбын хөрмөр 32 дугаартай Цэнгэр жээж нэмнэтээс манай зурлаачийн дурандад харагдаад одоо өнгөрлөө. За одоо ерөн жоо урагшлаад үзэр мөрд одоо харуулах нь энэ бөөмөрдөд өнгөн дээр Өвөрхөн аймгийн Тарагцмын уяач Тогоохүүгийн Батмөнхийн одоо хурдан 2 хөрмөр одоо өцөлдсөн байгаа. За Магсрын одон чулууны хээрмөр одоо оршуулж байгаа. Яг дэлгэцэн дээр харагдаж байгаа бормор бол одоо Өвөрхөн аймгийн Баян өндөр сумын уяач Цэдэн дээр чи Отгон болдон бормор нийслэлийн алдартай Насаг дээр чи 5 дөрж уяас болгон тааруулан хожуурлуулдаг. За цаатал нь явж байгаа зээл талцмад Өвөрхөн аймгийн Тарагцмын Хишигбаатарын
Улаанбаатарын Тулгын морь. За Төв аймгийн Баян Батсан морь сүмээ Сүхбаатарын Баян жаргалын хонгор морь одоо оршиж байгаа. Өвөр ханга аймгийн Тарагцмын аймгийн алдарт байж Баялжины бом нямбог уйжруулж байгаа. Өвөр ханга аймгийн Уян сүмээ саяны өний урд морь спорт ойш толгой төргийн аймгийн алдарт байж Томын Бүрвсрэнгийн хулмор гэсэн. За ингээд энэ бөөмөрдүүд бол одоо ингээд өнөөдрийн Баян наадмын хурдан их насны морьд уралдаан 14 5-ын бөөрөн дээр одоо оршиж байгаа. За ер нь 3-аас хойшоо нэг 13 4-ийн бөөрөн дээр одоо оршиж байгаа. Ийм морьдүүд одоо сурагшиж байгаа шүү. Өнгөний 2 морь одоо одоо энэ морьдүүдээс жоохон сэрхэн болоод одоо холдоод одоо урагшилсан байгаа. Өвгөний мойжрлуулж байгаа. Намхан Дарихуугийн шар морь одоо нэлээд одоо ширэг хөлдөөд оршиж байгаа. За Өвөр ханга аймгийн Яган цэжмэд өвөр морь одоо Өвөр ханга аймгийн Хайрхан дулаасан маяж Батмөкийн одоо хурдан хонгор морь. За Тоогоогийн Батмөк гэдэг үеж бол 2 морь одоо морьлдуулсан. За ингээд өнгөний 2 морин дээр манай зурлаач одоо ирсэн байна. За Монгол улсад автоврын салбар үүсгэх өсний 100 жилээр зориулсан Өвөр ханга аймгийн автоврын холбоос зохион байгуулж байгаа Бэсрэг Баяр наадмын хурдан их насны морьд уралдааныг Говьалтай аймгийн Баян улсын Монгол улсын мандаж Хөрөвдөржин алтан сүгийн хүн Монгол улс аймгийн алдарт байж Мөнхжингийн одоо урд нь зээрдмөр одоо хөтөлсөн. За 2 дээр Өвөр ханга аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Батбаатарын гүн замбын одоо хармар одоо хэсэг одоо хөтөлж байгаа одоо жоо аргашиж байгаа шиг байна. За зээрдмөр одоо урагшлах нэ. За зээрдмөр одоо өнөөдрийн Баян наадмын одоо хурдан их насны морьд хөтөлж зарим морьд усаа нэлээд одоо холдсон байгаа. За гэхдээ бол араас одоо хурдан сайн морьдууд бол байгаа шүү дээ. За зээрдмөр одоо аймаг сум орнотын чанартай олон наадмуудад хайргд төрсэн Баян Говьалтай аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Мөнхжингийн зээрдмөр ард дээр хэний морь ороод ирсэн биш үү? Цэдэн Лувсан зэдтэй отхон болдын морь ороод ирсэн. Бормор 2 л орсон. 3 дээр гүн цамбын хармар одоо 3 дээр одоо оршиж байгаа. За гарсан цагаас авж байгаа. За бормор нэвтүүлээд 2 лөө шургажээ. За 4 дээр Төв аймгийн Батсан морь сүмээ уяач Баян жаргалын Сүхбаатарын Баян жаргалын хонгор морь. 5 дээр Өвөр ханга аймгийн Тарагцмын аймгийн алдарт байж Балжины бом нямбог уйжруулж байгаа. Өвөр ханга аймгийн Уян сүмийн саяны өний урд морь спорт ойш толгой төрийн Томын Бүрвсрэнгийн хулмор гэсэн. За ингээд энэ 2 морь одоо үзүүрийн 3 морьны араас зүтгэнэ. За ингээд эхний 5 морь бол одоо ари морьд одоо итгэс хол одоо саллаа. Ари морьд одоо ирж уралдахад бэрх боллоо. За ингээд хул морь хонгор морь одоо хоорондоо хоршиж одоо урдлын 3 морин дээр очиж одоо нэг сайхан уралдаан гаргахыг байх газар боллоо. За Төв аймгийн Батсан морь сүмийн уяач за Сүхбаатарын Баян жаргалын хонгор морь одоо 4 дээр ч үзэгчтэй. За Өвөр ханга аймгийн Тарагцмын аймгийн алдарт байж Балжины бом нямбог уйжруулж байгаа. Өвөр ханга аймгийн Уян сүмээ яж Томын Бүрвсрэнгийн одоо хурдан хонгор морь 5 дээр одоо оршиж байгаа маа. За ингээд эхний 3 морины ард дээр энэ 2 морь одоо зүтгээтэй. Өвөр ханга аймгийн Баян улсын аймгийн алдарт уяач за гүн цамбын Батбаатарын одоо Батбаатарын гүн цамбын одоо хурдан хармар гарсан цагаас хурдан их насны морьд уралдаан хөтөлсөн. За энэ баг жижиг морь баха. За тэгээд их жоохон хойшоо сууж ах шиг байна. За Өвөр ханга аймгийн Баян өндөр сүмийн уяач Лувсан зэдтэн отон болдон борморыг Өвөр ханга нийслэлийн алдарт байж Нацаг дөрж Тав дөрж одоо уйжруулсан зээрдмөрөн дээр дохоод ирсэн. Говьалтай аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Алтан сүгийн зээрдмөринд Алтан сүгийн Мөнхжингийн зээрдмөр болсон. За хулмор 3 лөө шургасан юм шиг байж үзэгчтэй. Хулмор одоо нэвтүүлээд хармарны хажуугаар гараад 3 лөө шургаад үзүүрийн 2 морины араас зүтгэлээ. Хортлогдохын эцтэй өнгөрсөн жил одоо Сүхбаатарын аймгийн Баян наадам төрүүлж ирсэн. Энэ жил одоо Өвөр ханга аймгийн Уян сүмийн Томын Бүрвсрэн ахмаар одоо авч одоо аймгийн алдарт байж Балжины бом нямбуу одоо уяа цогдгон тааруулаа уйжруулдаг. Хулмор 3 лөө ороод ирсэн. Өнгөний 2 морины ардаар нэлээ одоо ойртож орж ирсэн байна. За зээрдмөр 2 дээр бормор одоо хөтөлсөн байгаа юм биш үзэгчтэй. За бормор одоо хөтөлсөн байгаа. За энэ 3 морины хооронд өнөөдрийн Баян наадмын төрөв тодорхой нь бол тодорхойллоо. Барайд одоо эндээс нэг 500 м яваад хурдан их насны морьд одоо барайнд орно. За Монгол улсад автоврын салбар үүсгэсний түүх 100 жилийн Баян наадмын хурдан их насны морьд уралдаа хаа хулмор чараас одоо зүтгэж ил байгаа юм байна да. Нилийн арханс орсон энэ 2 одоо бормор одоо нэвтүүлээд өнгөн дээр одоо гарсан. Хулмор одоо сараас зүтгээд 2 лөө 3 лөө одоо шургасан. За Баян Говьалтай аймгийн Баян уулын аймгийн алдарт байж Мөнхжингийн зээрдмөр одоо 3 дээр хэвээрээ. За бормор одоо 2 жиг гатгата гангайхан явж байгаа юм байна. Бормор одоо өнөөдрийн Баян наадам төрүүлгээд одоо байх газар руу загтаа ард дээр явж байгаа 2 мор одоо үзүүр дээр сайхан уралдааныг одоо гаргах юм бол араас ирж уралдах юм болоо. За борморыг одоо хүүхдэн давирангууд одоо олж байгаа. За зээрдмөрийг одоо урагшлуулсан, хулморыг урагшлуулсан. За үзүүрийн 3 морины оролцсон нэг гулгад ашсан нэг сайхан уралдаан гарч яан даа үзэгчтэй. Өвөр ханга аймгийн Тарагцмын аймгийн алдарт байж Балжины бом нямбог энэ цаг үед одоо олон сайхан урт урдуулгуудыг сайн уйжруулж улс бус аймаг сум орнотын наадамд одоо сайхан нааж байгаа залуу уйжруулж байгаа. Зээрдмөр борморон дээр дохож ирсэн. Говьалтай аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Мөнхжингийн зээрдмөр. За одоо дохоод ирсэн бормор одоо 2 жиг гатгата. За ингээд энэ 3 мөр одоо хоорондоо ийм халуухан уралдаан хийж одоо арийнхаа бордуудаас улмал одоо холдож байгаа харагдаж байна. Зээрдмөр одоо 2 дээр одоо ороод ирсэн. Дахиад зүтгсэн хулморыг одоо араас зүтгүүлсэн 3 морины ороод гулгад ташсан нэг сайхан галтайхан уралдаан гэдэг чинь гарч байна. За борморны хүүхэд одоо бас ташуур хөдөлгөж эхэлсэн. Барай одоо үндсэндээ ойрцсон байгаа. За ингээд Монгол улсад автоврын салбар үүсгэсний 100 жилээр зориулсан Өвөр ханга аймгийн автоврын холбоо зохион байгуулж байгаа. Энэ сайхан Баян наадам хурдан их насны морьд уралдаанд Өвөр ханга аймгийн Баян дүрсэн бай Лувсан зэдтэй отон болдон бормор төрөөж Говьалтай аймгийн Баян улсын аймгийн алдарт уяач Мөнхжингийн
За зээлбэр хамаа үзүүн дотор орлож өвөр хангамгийн тархсан аймаг алдарт байж Балчны бом нямбог өчөрдүүлж өвөр хангамгийн хүн гэсэн сайн үний урд морин спорт байж толбор тэргөө тоомын пүрвсрэнгийн одоо хурдан хулмар айргийн 3 одоо хурдлаа. За 4 5 мөрийг одоо бүгдээр харъя. Эхний 3 мөр одоо ингэж холдсон. За 4 дээр энэ Төв аймгийн Батсан бүрсмийн уяас Скватрын Манжирлын хонгормор 4 5 дээр гарсан цагаас өнгө 4 тус өвөр хангамгийн Баян голсмын уяач Гүн самбын Батбаатарын одоо хурдан хармар 5 одоо хурдулж байгаа харагдаж байна. За ингээд эхний 5 мөр одоо бас одоо ингээд арын мордуудаас их одоо хол салсан. За арын 4 мөрж одоо үндсэндээ бол ойрох юм биш үзэгчтэй. За арын мордууд одоо орж ирж байна. За энэ хиний мөрд орж иж байгаа шиг байна. Тарагцсан уяач Кишбаатарын тулгын зэр талсан мөр 6-д одоо хурдлаа. За богдын инколтын одоо хурдан бормор 7-д одоо хурдлаа. За 8 дээр одоо Өвөр хангамгийн тарагцсан байж Намхан Дарихүүгийн шаргамор. За 9 дээр Максра одон чулууны одоо хурдан Хээрмөр одоо 9-д одоо хурдулж байгаа харагдаж байна. За эхний 9 мөр одоо орлоо. За 10 дээр ямар одоо морь орж байгааг одоо бүгдээр харнаа. За 10 мөр одоо орж иж байна үзэгчтэй. За Өвөр хангамгийн хайрхан тулаас мэж Тогоо хүүгийн Бат хүүгийн одоо хурдан хөрмөр 10 дээр одоо хурдулж байна. Ингээд тав одоо хурдан их насын мөрд уралдааныг хөрглээ. За 11 дээр за Батуулгын одоо хурдан Хээрмөр одоо орж иж байна да. Бормор маань болохоор эзэн нь болохоор Өвөр хангамгийн Баян өндөр сумын Ловсон зэдингийн отхон болдож гүнэ. Унган эзнийг бол Хинтээ аймгийн Баян утгын сумын нийслэлийн алдарч Дөрдөрмийн Солон баатаж гүнэ унгамар. Хаана оролцоод ирсэн бэ? За Бормор бол ховд бол нодлон 2 сумын тэргүүр урдаа төрүүлээд энэ жил хавар авах шаргад амаа үзүүлээ. Сая улсын наадманд 11 авч ирсэн байна. За энэ Төв аймгийн Батсан бүрсмийн Сундууны Лувсан Балдаах юм гадаа. Энэ жил хаагур оролцоод ирсэн бэ? Сумандаа уралдаад аригчид ирж байгаа маа. Баярлалаа. Ханаас ирээд яваад уруур орлоо. Сайхан байна, баярлалаа. За холборны хаттай юу те. Скватер аймгийн мөнх хансамаас мөнхт гэдэг дүүгээс авсан. Скватер аймгийн наадманд соёолон төрүүлж ирсэн. Тийм мөр юм аа. Энэ жил аймгийн наадманд 11-2 орсон. За энэхүү хурдан их насны морьд уралдаан амжилттай явагдаж өндөрлсөн. За Баян наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр их насны морьд уралдаан төрүүлж яригдсан морьдын эзэдэд нь баяр хүргэж өрөөмжлөлт медаль мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан. За мөн 6-аас 10 тодоо оролцсон морьдыг байлж та шагналыг гартуулан өгч баяр хүргэсэн байгаа. За Өвөр хангамгийн автоврын төвөөс зохион байгуулсан Монгол улсад автоврын салбар үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ойн Бэсрэг Баяр наадмын үндэсний үхэн барилдаан хөргөн дэлгэр зохион байгуулалттай боллоо. За өнөөдрийн барилдаанд за Өвөр хангамгийн хүчтэнгүүд ус хөргөнөөр хүрэлцэн гэрж барилдаж за олон сайхан одоо цолтнууд өнөөдрийн Баяр наадмыг зорин гэрж барилдлаа. За өнөөдрийн Баяр наадманд аймгийн цолтой 8 бүх, за сумын цолтой 21 бүх, за ингээд одоо залуу хөгчүүдээс бүрдсэн нийтээ 64 мөх одоо зодоглон барилдсан юм аа. За үндэсний үхэн барилдаа эхнээсээ энэ тэмцэх хөрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн одоо өрнөсөн байгаа. За ингээд үндэсний үхэн барилдаан амжилттай явагдаж өндөрлөгөд за Өвөр хангамгийн нарийн тэл сумын харьяат их Монголын хүчтэн дэвжээний өөх аймгийн Арслан Мягмар цэрэнгийн ган тулга төрүүлж за Өмнөг аймгийн 3 дэс сумын харьяат аймгийн Арслан Болдбаатарын Баян сөх одоо үзүүлсэн амжилтыг үзүүлсэн юм. За харин их шүүхт Өвөр хангамгийн тарагцсан харьяат аймгийн зан Жижиг цэрэнгийн Бямдөнд, за аймгийн зан Өвөр хангамгийн 900 сумын угуул оргодлын үе түмнээр шалгарсан амжилтыг үзүүллээ. За ингээд үндэсний үхэн барилдаан төрүүлж үзүүрлэж их шүүх шалгарсан болон одоо дунд шүүхт одоо шалгарсан бөхчүүдийн бай шагналыг за Баяр наадмыг зохион байгуулагчд болоод за ивент тэтгэгчдийн зүгээс шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж за тэдэнд цаашдынхын одоо наадам барилдаануудад нь амжилтыг хүсэн өрөөс юм аа.
Автоврын салбарын 100 жилийн цаг барилж төрүүлээ. Сэтгэлээ олохгүй. Тэглээ. Баяртай байна. Автоврын 100 жил үсгсэн 100 жилийн хүч 64 хэм барилдаан болж өндөрлөө. Тэгээд өнөөдөр эндээс ирсэн олон сайхан хүчтэнгүүд байлаа. Тэр дуу сайхан барилдаж үнэн хүчийг үзэх сайхан төрүүлсэндээ баяртай байна. Тэгээд энэ Автоврын 100 жилийн хэлбэж байгаа нийт жолооч нартай бүгдэнд нь баярын минь нүргээ бүгдээрээ сайхан баярлцгаана гэж хэлье. За Монгол улсад автоврын салбар үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойд зориулсан Бэсрэг Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан. За үндэсний шагаан харвааны тэмцээн амжилттай явагдсан юм аа. За үндэсний шагаан харвааны тэмцээнд газар нутаг нутгийн 17 баг оролцож цэцмэрэгнээ сорин өрсөлдсөн байгаа. За сүүлийн жилүүдэд бас Уранга аймгийн харваачид бол үндэсний шагаан спортоор өндөр амжилтыг гаргаж олон шилдэг тамирчид цолтнууд төрөн гараад байгаа үлээ. За тус тэмцээнд Уранга аймгийн шилдэг тамирчид цолтнууд манаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож за мөн бас Уранга аймгаас гадна за Өмнө Говь аймаг Баян хонгор гээд аймагуудыг харваачид хүрэлцэн ирж оролцсноороо үндэсний шагаан тэмцээн бас өрсөлдөөнтэй болсон юм аа. За ингээд үндэсний шагаан харвааны тэмцээн амжилттай явагдаж өндөрлөхөд 1-р ойронд Г Самдан ахлагчтай 10 гэхээр баг орсон бол 2-р ойронд Ганбаатар ахлагчтай Алтан Явна баг, за 3-р ойронд Лав Өдөрж ахлагчтай баг тамирчид орж устдыгаан манлайсан юм аа. Энэ Уранга аймгийнхаа автоврын салбарын 100 жилийн он хүрээнд эндээ сэтгэл зүрх гаргасан маш олон компаниуд байгаа. Хувь хүмүүс байна. Тэгээ эднэртээ баярлалаа гэж хэлье. Дахин хэлье гэж бодож байна. Энэ дэмжсэн энэ хандив өгсөн энэ улсуудын манай алтан шар зам нь үлзийтэй байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. Тэр нь манай Уранга аймгийн тээвэрчд маань, тээврийн салбарынхан маань эрүүл их аз жаргалтай сайн сайхан байх болтугай. За ингээд Урангайхаа тээвэрчдийн маань алтан шар зам нь бас үлзийтэй байх ерөөлийг өргөн дэвшүүлье. За энэхүү Уранга аймгийн Арвахэр хотноо Монгол улсад автоврын салбар үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн баярын үйл ажиллагаанууд хөргөн дэлгэр олон талын ач холбогдолтой болж өндөрлсөн юм аа. За энэхүү баяр наадмыг зохион байгуулахад Уранга аймгийн автоврын төвд хамтарч ивент итгэгчдээр олон сайхан хүмүүс аж ахуйн нэгжүүд бас хамтран ажилласан байгаа. За тус хүмүүстэй бас баяр наадмын үеэр хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулж талархал дэвшүүлсэн юм аа. За ингээд Уранга аймагт зохион байгуулагдсан автоврын салбарын 100 жилийн баярын үйл ажиллагаа баяр наадмын ивент итгэгчээр за автоврчдын холбоо нийтэд үйлчлэх төрийн бас байгууллагын тэргүүн Бямбсрэм, AT консалтант хариуцлагатай явцад компани захирал Батбаатар, Уранга аймгийн засаг даргын тамгын газар, за 15 дугаар баазын Ахмад тээвэрчид, Бүрэн Монгол 21 төслийн Уранга аймаг дахь салбар, за тэргүүн Гамбат, 10 хэрсмийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, өв авто зам засвар арчилгаа төрийн үйлчилгээний газар гүйцэтгэх захирал Сумьясрэм, за автоврын үндэсний төв төрийн үйлчилгээний газар, Хулжийн гол хариуцлагатай явцад компани, өндөр сан тайрхан хариуцлагатай компани захирал Ширмэнгийн Батуйг, Өгөөмөр үргэ хариуцлагатай явцад компани захирал Дорждог, за Лотот хариуцлагатай явцад компани, Индустриал хариуцлагатай явцад компани захирал Жаргал тэргүүтэй олон хувь хүн албан байгууллагууд Уранга аймагт зохион байгуулагдсан автоврын 100 жилийн баяр наадмыг ивент итгэж оролцсон юм аа. За иймээс автоврын төвийн хамт олонны зүгээс талархал дэвшүүлж за эдгээр хүмүүстээ бас гарын бэлэг дурсгалын зүйлийг бас баяр наадмын төгсгөл гардуулан өгсөө гэж хэлэхэд таатай байна. За энэхүү эрх мэнд үзэгчид та бүхэндээ бид бүхэн Уранга аймгийн Арвахэр хотноо зохион байгуулагдсан автоврын 100 жилийн баярын үйл ажиллагаанаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэлээ. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Уранга аймгийн автоврын холбооны хамт олондоо талархал төвшүүлье. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.